Social media болон түүнд агуулгадж буй мэдээллүүд нь зүгээр нэг хий хоосон хийсвэр биш. Эсвэргээрээ хүмүүсийн хоорондын харилцаа холбооны шин төвшин хэлбэр юм. 5 хос тутмын 1 нь онлайнаар танилцж байна. Ижил хүйстэн 5 хос тутмын 3 нь онлайнаар учирч байна. Хосуудын 5 сар тутмын 1 нь Facebook-ээс олж байна. Хэрвээ Facebook тусгаар улс байсан бол бүгд найрамдах Хятад ард улс энэтхэг зэрэг улсын дараа орж дэлхийн 3 дахь том гүрэн болох байлаа. Бид одоо мэдээг хайж олох биш. Мэдээ биднийг хайж олдог болжээ. Хоромын түргий телевиз үзэгчтэй. Өнөөдрийн таныг урьсны учир бол ямарваа нэгэн намын төлөөлөл биш, Монгол улсын төлөөлөл оролцож байгаа явдалд үзэгчид маань маш баяртай байгаа. 100 чухал сэдвгээд Одоо Азийн хөгжилтэй орнуудаар яваад Монгол улс яаж тэрний дараагийн нэг сэдв болох юм. энэ интернетийн орчин, интернетэд хүмүүсийн мэдээлэлээ түгээж байгаа, мэдээлэлээ авч байгаа, Социал медиа тийм ээ, социал холбоо энэ нийгмийн хөгжилд, хувь хүний хөгжилд арга байхгүй нэг том орон зайг эзлээд байгаа. Шинэ үзэгдэлтэй ердөө сүүлийн 5-6 жил хамгийн арчилсан юу гэж хэлэх юм бас хүмүүс Нэг юм сонин ертөнцийн талаар хөндөж нэвтрүүлэг хийж байгаа байхгүй. бас өнөөдөр юм бол нэлээд чухал сэдв болчиход байгаа. Бид дандаа хуучинд байгаа биш, бид нар шинжил дотор байна. Дээр доргүй, дээдс дооцсгүй шинжил дотор байна гэсэн. Нэвтрүүлэг хийгдэж байгаа. Интернет, имэйл, Twitter аккаунт, Facebook like, YouTube download, Google search хэмээхийн нүгийг бид орчуулах, тайлбарлах шаардлагагүйгээр өнгө дүрс, хэлбэр агуулгатай нь хэдийн мэддэг болжээ. Мэдээллийн энэ их хурд Москва хотын одны хотгонд байрлах хүн төрлөختний хамгийн анхны сансрын нисэгч Гагарины ажлын өрөөнд сун элдв бодол ээдрүүлэхэд бид сансрын удамд хүрснээр олж авсан бас алдсан зүйлүүдийн тухай бодол тасрахгүй байлаа. Эрдэмтэн мэргэд тархиа хөвчлэн хүн амьтны амиар золио хийм байж олсон сансрын тухай агуу мэдлэг ололт хүмүүс бидэнд хүссэн мэдээг бодлын хурдаар татах боломжийг бүрдүүлэн өгчээ. Ганц хоёр үг өгүүлбэрээр байнга хэлхэлдэх үнгүй харилцаа, бодит амьдралаас чамааг хулгайлах татах хүч, эд шид элбийн гэмээр хүслийг тэтгэгч сонин ертөнц, агуу өргөчлөөг эдлэгч үг алдвал барьж болохгүй үнэн үлгэр. Бид нар гар утсааг манад орж ирж байгааг санаанаас ерөөсөө гардаггүй. чи одоо хаа вэ? Тооцоо хийгээл янз бүрээр сая үсрээд л Монголд нэг 100 мянган хүн гар утас хэрэглэндээ ийм ядуу юм чинь гэсэн нэг судалгаагаараа тийм гарсан байхгүй. Тэгэхэд бол асар хурдтайгаар гар утас руу орсон. Тэгэхээр монголчууд баг хүн талгайтай болгон гар утастай гинэлээ би энэнд их баярлдаг. 90 онд хавсгал ялаад би $4 цалинтай байсан. Тэгэхэд автобусны цохох гэхээр мөнгөөрөө хүрдэг алхдаг 2 жил байсан. Ийм байхад монголчууд 100-аад их сургуулаа болоод 100 гаруй мянган оюутан явал их шимжлүүлдэг өсөд. Үндчтэн угсаатныхаа хувьд асар том эрдэм мэдлэг боловсрал тэмүүлжсэн. Тэмүүл болохоор би өөр гайхажсэн. Тэрүүн шиг интернетийн бөгөөд гар утасны компьютер хэрэглээгээр монголчуудаас чагсаахад Аз тэмүү дэлхийн эхний дөрөвт орд юм л. Компьютер зарцуулсан, гар утас зарцуулсан, залинтай харьцуулсан мөнгөөрөө дэлхийд бүр хол тесрэх нэгд орд юм л. Тэгээ би бол уламжлалт их хайртай хүн, уламжлалгүй шин юм. Хуучин юмгүй шин юмны тухай бол би ерөөсө бодож чаддгүй. Энэ бол бас нэг юмны уламжлал баг юм. Сонин сайхан юу байна гэж. Өөрөөлөө сайн байна уу ш? Сонин сайхан юу вэ гэж асуудаг ш. Тэгэхээр монголчууд өөрсдөө мэдээллийг шинэ сонин сайхныг байнга эргэлхийлдэг ард түмэлтэй. Радио үсэд бий баснаас хойш 50 сая хэрэглэгчтэй болоход 38 жил шаардагдсан бол телевиз 50 сая хэрэглэгчтэй болоход 13 жил болсон. Харин интернет ердөө 4 жилийн дотор 50 сая хэрэглэгчтэй болжээ. Тэгээ энэ өнөөдрийн энэ социал медиаг бид нар яаж ашиглах юм бэ? За ашиглах ёстой юм, ашиглахгүй ёстой юм ингээ аях юм уу? Хүн гэдэг Homo sapiens гэдэг Карманианы дэд зүйлийн хүн гэдэг амьтан асар хурдцтай өөрчлөгдөд байгаа шүү. Ямар ч биологийн амьтанд тэгэж ингэ 40 мянган жилийн хугацаанд ийм асар өөрчлөлт бол хурдан өөрчлөлт гараагүй. Гэтэл тэр нь юунаас болсон гэхээр хүний хэрэгжилж байгаа технологиос л болсон.
гал хэрэглэснээс болсон, дугуй хэрэглэснээс болсон, морь унаад ном сум унснаас болсон, ном бичдэг болсноос болсон, дартай буу хэрэглэснээс болсон. Тэгээд сүүлийн бүр энэ 20 дугаар зууны асар урдчтай бол атомын цахилгаан бүгдээрнгийн нийлүүлээд интернетэд хүрэхгүй. Интернетийг бол ерөнхийдөө бол одоо оюуныг талах гэж ярьдаг. Тэрийг одоо өнөөдөр хүн болгоны гарт хармаанд машинд явж байхад нь орондоо жорлондоо хэрглэж болохоор тийм болгож байгаа нь сошиал медиа, Twitter, Facebook тэгээд энэ гар утсан дээр орж иж байгаа. Тэгэхээр энийг хэрэглэхгүй болохоор ч би буцаад нэг чулуун зэвсэг юм уу гориллын орж байгаа. Тэг горил болохгүй тулд одоогийн хэрэглээ рүү орно гэсэн үг шүү, тийм ээ. Бидний энэ яриад байгаа энэ социал одоо холбоо өөр бол Америкт байсан бол англиар бол зүгээр л энийг л үйлдээд идэв байгаа шүү, тийм. Манайх нийгмийн сүлжээ гэдээ буруу орчуулдаг. Энэ бол зүгээр social networking гэдэг бол хүмүүс хоорондоо амьд харилцаатай байгаа зүйлийг л онлайн ертөнцийн хийчихэж байгаа. Жиргэний талаар нь ямар ойлголттой байна? За юу нөх одоо энэ бол да ялангуяа. Тий, ялангуяа энэ бол их маш миний бодлоор их зүгээр л юм шиг байна. Тэгээд бас их сайн ойлгохгүй байна. Тэгээд би ганцхан хамгийн гоё ойлгож байна. Дээр үед бол манайх ч одоо морь өртөө гэж байлаа тийм ээ. Тэгэхээр сүүлд нь шуудаа холбоог дахиад санаад утсаар ярих гэж хэдэн цаг суун кабинуудтай Монголын тэр дугаартай ярих хүн тийшээ ороо зарлахаар нь очдөг. Гар утас муц байсангүй шүү дээ. Улаанбаатар одоо шууд холбооч манай Улаанбаатар л байлаа шүү дээ. Тэгээ одоо энэ тийш ер нь яг ясвэн дээр бол одоо ерөөсөө энэ бол сайн мэдэхгүй байхгүй. Тэгээд цахим ертөнц бол ердөө асуудлыг маш хурдан мэдээллийг нэгнээс нөгөөд түгээж байгаа. Нөгөө талаас бол маш их мэдээллийг агуулж хүнд бол илүү их мэдээллийг олгож байгаа ийм л боломжтой. 50 жилийн өмнө бол хүн гэхээр хоёр нүдтэй, хоёр хамрын нүхтэй одоо юу гэдэг нэг зүрхтэй ингээд бүх хэрэгт нээж ш. Тийм байсан бол одоо энэ миний нэг эрхтэн болчиход байгаа. Одоо social network чи чиний яг юу юм гэхээр би миний нэг эрхтэн гэдэг байхгүй. Гэх мэтлэн ийм виртуал цивилизац гэж хэлж болмоор ийм руу дэлхийн ертөнц яваад байна. Веб гэдэг маань. Тэгэхээр тэрний дотор одоо маш хүчтэй гарч иж байгаа нэг одоо талбар бол энэ Twitter юм. Jack Dorsey Америкийн нэгдсэн улсын иргэн бөгөөд Twitter-ийг үүсгэн байгуулсан веб зохион бүтээгч болон Square хэмээх гар утасны төлбөрийн компанийг үүсгэн байгуулагч гэдгээрээ олон нийтэд танигдсан бизнес эрхлэгч юм. Twitter зохиосон улсууд бол микроблог гэж нэрлэж ирсэн байна. Тэгээ ягаад 100 микро гэсэнхээр 140 хүн тэмдэгтэд багтаж юм илэрхийлээ. Нэг удаа бичихтэй. Тэгэхээр хүн бол нөгөө 140 тэмдэгтэндээ багтаахын тулд сүйдээ тэгээ сурчдаг юм байлаа. Яаж товчлож айгүй богинохон үгээр тэр гол санаагаа хүнд илэрхийлж сурах вэ гэдэг бол бас их хүн яг боддог болчихдөг юм байлаа. Хуучин цагт нөгөө Монцамогийн модон хэл гэдэг шиг одоо яг энэ цахим ертөнцийн модон хэл рүү орчих юм бол хүмүүс мань яг л тэгж хоорондоо ярьдаг болно. Ярианаас дамжаад сэтгэх нь бас тиймэрхүү хэлбэрлэл оргуулна л да. Одоо утсан дээр чинь ийм хөгшүүтэй юм байдгүй. За тий. Энийг л яриад байгаа байхгүй. Ингээд жирэгнэ гэсэн утгатай. Twitter гэдэг нь жиргэх гэсэн утгатай латин үгнээс гаралтай ба. Бүгд одоо нэг одоо жиргээчин гэсэн цолтой цол нь хамгийн арчилсан байгаа. Өнөөдөр их хурлын дарга байна уу, ерөнхийлөгч байна уу, 10 дугаар ангийн хүүхэд байна уу, оюутан байна уу, бүгд тэгш хэрэгтэй байгаа. Бодит ертөнцийн байдаг бидний тэр хоорондын харилцаанд цаад болж байгаа юмнууд нь алга болчихоор зэрэг ямар ч юу нээлттэйгээр зөвхөн тэр оюун ухааныхаа тэр үзэл бодлороо ингээд илүү ойлголцох. Тэр бол одоо зөвхөн Twitter ч биш, ер нь энэ вебийн онцлог ба шүү дээ. Одоогоор Facebook, Twitter, YouTube, Google зэрэг нь бүгд найрамд хятад ард улсад хориотой. Тэр миний бодлоо шүү дээ. Хүн бүхэнд нэг тийм өөрөө өөрийгөө илэрхийлэх нэг тийм нуугдмал мөн чанар өршдөг юм шиг. Twitter бол яг оюун санаагаараа сэтгэл зүрхээр чи яг юу мэдэрч тэрийг л илэрхийлдэг талбар миний хувьд. Одоо миний гарт байгаа энэ жижигхэн бол хоорондоо ярьдаг утас биш. Утас мөн л доо. Гэтэ энэ үгээр би ямар ч дэлхийн номын сан руу орж болно. Магадгүй хэрэгтэй бол ямар ч хүнтэй холбогдож санаа оноог нь сонсч болно. Дэлхийн одоо хэдэн 100 сая хүнийг нэгтгэсэн биш. Тэр бумаар нэгтгэсэн байна. Би Twitter-т орохдоо иргэний үнэлэх регистрийн дугаараа өгөөгүй. Өгөөгүй. Би ямар нэгэн одоо ID юм уу төлбөр тооцоо картач би тэнд уншуулаагүй. Ингэж би өөрийнхөө хувь хүний ухамсараараа өөрийнхөө үзэл бодлыг хинээс жаахгүй
чөлөөтэй илэрхийлж байна. Энэ 7 хуруу бол жишээлбэл магадгүй 4 сая жилийн турш хүн амьтанд бол одоо бичинд бол хамраа ухтгал ганцхан үүрэгтэй өөр ямарч үүрэггүй хэрэгтэн байсан шүү дээ. За нэг сүүлийн 200 жилийн мөнгөтэй болохтой оролцдог байсан. Одоо ингээд энэ 7 хуруу надаа тэрүүний хэлдэг шиг Обама ерөнхийлөгчийг сонирхдаг бол Путинтэй харьцаж болно, Медведевтэй харьцаж болно, санаа бодлоо хэлж болно. Хятад сошиал нэтворкуудыг маш ихээр хаадаг тий. Одоо жишээлбэл Facebook бол тасаагддаг. Чамайг дэмжиж гэн гэсэн ч болно. Магадгүй тэр энэ техник амьдарч байгаа ламын сэтгэл рүү ч нэвтэрч болохоор ийм том эрхтэн болоод хувирсан. Амьдралыг бүр сүултээ онлайн ба офлайн гэж хоёр хувааж байна л тий. Нэгсэн интернеттэй холбогдсон, интернеттэй холбогдоогүй тий. Бас нэг давхар ертөнц биднэртэй хамт оршиж байна л гэж ойлгож болох юм да. Тэгэхээр өнөөдөр social networking гэдэг энэ ертөнцид бол хүн бүхэн сэтгүүлч. Одоо нэг явуул станц гэж ярьдаг байсан шүү дээ. IQ явуул станц гэдэг шиг. Хүн бүхэн одоо нийтлэлцтэй хүн бүхэн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болчихж байгаа. Twitter буюу жиргэн 2006 онд үйлчлэгээ нэвтэрснээс хойш асар богино хугацаанд олон хэрэглэгчдийг татаж чадсан, даяарчлагдсан үйлчилгээ бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү сайтад дэлхийд даяараа 500 сая хэрэглэгч идэвхтэй оролцож өдөрт дунджаар 340 сая шинэ мэдээллийг захим ертөнцид түгээж байна. За миний хувьд бол яг хөө зүгээр ерөнхийдөө энэ хэвлэл мэдээлэл дайлгын сонин телевизүүд бол бүгдээрээ эзэнтэй боллоо тийм ээ ингээ намжаад улс төрчөөд захиалгах юмнуудыг хийгээд эхэллээ гэсэн үүднээс бараг энэ медиа руу орсон юм. Өнөөдөр нэг твит бичээд нэг конопт харахад одоо миний дагагч бол 20,600 байна л да. 20,600 хүнд нэгэн зэрэг хүрч байгаа. Анх намайг энэ твиттерт оруулсан хүн чи зандаа хөгийн болж шээ. 5,000 хүн дагж ирсэн. Чи иймд орооч. Би чиний үгсээд байгаа юм чи ингээд 5,000 хүн л зэрэг явууллаа шүү гэд. Би нэг шүтүү. Тэгэл орсон да. Тэг ингээд ороод яваад ирсэн чинь өнөөдөр ерөнхийдөө нэг 23,000 орчим дагах хэрэгтэй болчихсон юм л да. 23,000 уншигчтай сонин болцсон гэж хүмүүс бичээд байгаа. Хэр сэтгэдэг вэ хүмүүс чиний бичсэн юмыг хэр сонирхож байна вэ гэдгээр ялгагддаг. Одоо цорын ганц ялгаа нь тэр. Ард нь хинч хийж болж шүү. Амьдрал дээр хинч хийж болж шүү. Гэхдээ тэр хүний бодол хүчтэй л байхгүй. Бусдад нөлөөлдөг, бусдыг энэ ч нэр ийм юм байх шүү гэж бодоход хүргэж л байгаа бол тэр чинь тэр хүний бодлын хүчил явж ийн л гэсэн үг байхгүй. Заавал тэр хувийнхаа амьдрал дээр ингээл юу гэдэг нэг лаг ваги байх албагүй л байхгүй. Үнэхээр одоо сонирхолтой юм бичээд хүмүүст өөрийгөө илэрхийлээд байх юм бол олон хүн дагаад фолловер гэж нэрлэдэг байгаад байна. 5 хос тутмын 3 нь онлайнаар танилцж байна. Ижил хүйстэн 5 хос тутмын 3 нь онлайнаар учирч байна. Хосуудын 5 сал тутмын 1 нь Facebook-ээс олж байна. Энэ ном Японоос судалж авчихсан. Твиттерийг ашиглахад замын хөдөлгөөний дүрм гэдэг шиг Твиттерийн дүрм гэж байна гэж байгаа. Хоорондоо хэрэлдээд ундаг юм. Манай гудамжинд болдог үйл явдал энэ дотроос болдог шүү дээ. Айгуур нэг өдөр бохимдлаа бичих шүү дээ. Би одоо ийм ингэж баярлж байна гэл. Арх уужгаад сохтуудаа юм бичээд балар сулсууд байна. Бай. Тэгж таарна. Жиргээ одоо ингээд бүгдээ нэх гой найр шүүгтэй бие бинийг одоо ахаа ихчээч гэсэн байт юм одоо тийм байдлаар байх албагүй юм. Нөө Твиттер нэг гоё юм чи блог гэж байна шүү дээ. Зөвлөгөөрөж их дургуургээд байл тэгээд блог гэдэг өөрийнхөө ертөнцөөс арилгаж болдог. Бодит амьдралаас ялгаатай. Блоглуулаагүй хүн байвал яах вэ? Би бол нэгж блоглуулж үзээгүй. Гайгүй нэ гэсэн үг. Өөрөөр би блоглуулж үзээгүй. Би бол блог гэсэн гэдэг. Блоглуулж байсан. Би танаас авах гэж байгаа юм байхгүй. Намайг бол яах вэ? Таныг улс төрч учраас эсрэг намаас ч юм уу эсвэл тухайн үеийн улс төрийн үйл явдлаас болоод нэг хүний нэг өөрийн орон зай авах хэрэгтэй шүү дээ. Орд дэр байдаг юм уу төрөвчч байдаг юм уу гэл хүний ингээд ухаад байдаг. Тэр юм шиг тэгж болцоо гаргаж байгаа нь хамгийн Твиттерийн жишээл хамгийн хэцүү нэр байхгүй. Одоо жишээл зөвхөн нэг хүний нэр хүндийг сэвтэх зорилгоор ч юм уу эсвэл зөвхөн одоо нэг үзэл баримтлалыг өөрөө илэрхийлэхгүйгээр тэгсэн мэтэл өөр зургийн цанаас илэрхийлж байгаа ийм оролдлогууд бол байнга л гардаг л да. Энэ сайтын дуурах сэтгэгдэл гэдэг юм чинь Твиттер гэдэг юмнаас шал өөр. Тэгээ бидний мэдээлэл нь хүндэдэд байна. Орчин үеийн мэдээлэл хөгшин хүнд бол бүр хүндэдэж байна. Нэг сөргөлцөн ч хүндэдэж байна, нэг муухай хөгч хүндэдэж байна. Би ерөөсөө хүндэхгүй нөө. Блоглох юуг нь мэдэхгүй юм уу? Коноп моноп мэдэхгүй бас. Тэр сурч байгаа бас. Одоо сайн сураагүй.
Тэрнээс Twitter дээр харж байхад ялангуяа уус төрчид рүү их дайрдаг байхгүй юу? Хүмүүс ядаргаатай байвал бас хасаа ичнэ. Блокийг ичнэ. Мэдээлэл шүүдэг хүмүүсийн дэвшил байна л да. Юу ч хамаагүй шүүлцээд идэг ш тийм ээ. Эргчлөө. Хин нэг редакторыг энэ нэг юм болиулаад өгөөч гэж гоохгүй. Зүгээр өөрөө л блоклж байгаа. Эмнэлэг хурдан байх хэвээр, цагдаа хурдан байх хэвээр, гал команд хурдан байх хэвээр гэдэг бол бас нэг хурдан магадгүй өмнөөс ч илүү хурдтай байх зүйл нь бол мэдээлэл хурд гэдэг нь бол яг өөр зэрэг хоёр янзын л да. Ерөнхийдөө техникийн мэдээлэл хурд гэж байна. Ерөнхий өөрөө мэдээлэл дарах байгаа хурд гэж байна. Тэгэхээр юун дээр бол аль аль нь өсөж байгаа. Техникийн мэдээллийн хурдыг бол манай ISP компаниуд бол айхтар нэмж байгаа шүү дээ. Хурд гэж ярьж байна. Хурд гэж юу вэ гэхээр би боддог байхгүй. Хурд гэдэг бол миний амьдрал байхгүй. 1 секундын дотор л тэр мэдээлэл хүмүүст хүрч явах жишээтэй байгаа. Гэтэ юм болгон хоёр талтай. Хурдтай байна гэдг нь хүмүүс өөрөө нөгөө жишээ нь зарим хүмүүст би хин нэгнээс өмнө төрүүлж тэр мэдээллийг олон нийтэд түгээх юм бол айгүй гоё те. Тэр утгаараа хүмүүс сая жишээ нөгөө их тайны гүрэн дээр бас айхтар осол тэр хүмүүс туслах биш уцаа гаргаж ирээд Twitter дээр зургийг тавих гад зургийг аваад зогсож исэн гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас өөрөө хүмүүст буруу орлуулж байгаа юм шиг байгаа юм л та. Хүний эрхчлөөний нэг бүрэлдэхүүн хэсэг нь бол хэлэх буюу татгалзах, зөвшөөрөх буюу татгалзах их том үүрэгтэй л дээ тийм ээ. Тэрнийг их эрхчлөөтэй эдлүүлдэг юм байна. Тийм юм байна. Тэргээрээ бол энэ бол бас нэг эрхчлөөний хэрэгсэл юм байна гэж би ойлгож байна. Тэгээд ер нь зарим би ч одоо ойлгож байна гэж ярьдаг болсон шүү дээ. Их хурлын гишүүдийг дуурайгаад төгсгөлт нь л ойлгож байна л. Одоо бүр шатлаараа та нарын минь ач шүү дээ. Би ингэж ойлгож байна гэл тэгээ ингэдэг болцсон. Тэгээд би тэгээ бодохдоо зарим хүмүүсүүд том эрдэмтэд барууны энтер улсууд бид нар нано технологи одоо энэ цахим электрониктад тархиан болоолгод дууслаа. Бүр амар байхаа байлаа. Одоо явдаг, суудаг, хэлдэг, ярьдаг бүхнээ болоолгочихлаа гэж эсрэг үзэж байгаа юм байх. Өнөөдөр жишээлбэл нэг шинэ юм гарлаа гэдэг. За манайхаа ингээл бүгдээрээ ханараад ч юм уу эсвэл одоо ингээд ер нь бол эсвэл хорвоо дээр зөвхөн А усаг, Я усаг байна гэж яриад байдаг шүү дээ. Миний хувьд бол 35 усаг, А усаг байдаг, Я усаг байдаг. Дунд нь бас зөндөө олон усаг байгаа байхгүй. Гэтэ нэг нь эсвэл огт энэ бол буруу зүйл гэх туйл эсвэл нэг нь фанат байх туйл хоёрын дунд хэрэгтэй байгаа их олон зүйлийг олж авч болох тим ертөнцөл өөрөө энэ онлайн ертөнц гэхгүй. Онлайн ертөнц гэхээс үл хамааран ер нь бол дэлхий дээр олон зүйл шинээр бий болж шít. Бүгдээрээ л сайн болон мууталтай байгаа. Ер нь бол компьютер одоо энэ бүх юм бол хэрэгсэл байгаа. Хүн өөрөө юу бодож сэтгэж бодож олж байна. Тэрийг хурдан шуурхаад тарах хэрэгсэл болохоос хүний өмнөөс бодож олоод одоо бол арман бичдэг компьютер гараагүй л байна л та. Энэ бол яхахгүй хүний ажил хэвээрээ л байна. Хүүхдээ үнсдэг компьютер ч гараагүй. Тий. Тэгэхээр нөгөө компьютер хийж чадах юм бол хязгаартай. Дэлхийн түүхэнд аж үйлдвэрлэлийн хувьсгалын дараа орох хамгийн том хувьсгал бол сошиал медиа хувьсгал юм. LinkedIn секунд тутамд нэг хүн бүртгүүлж нэгдсээр байна. Цахим ном уншигчид ердийн буюу жинхэнэ ном уншигчдыг давсан байна. YouTube байрлуулсан бүх видеог үзэж дуусгахын тулд 1700 жил шаардлагатай гэнэ. Төвөгдөгч амьдралын нэг үргэстэй шал байлаа гэхэд хүмүүс ингээд хөл нүцгэн тэндүүр явах хэцүү. Хөл нүц хүмүүс байдаг шүү дээ. Эцэгхийн буруу хүмүүжлээс ч юм уу, дутуу хүмүүжлээс болцсон. Эсвэл өөрийн төрөлхийн өвөрмөц арын шангаасаа болоод нийгэмтэй холилдож байж чаддгүй. Ягаад ч учраа олж чаддгүй хүмүүс байдаг. Тэднэрт бол өстой гайхалтай тийм өрөстэй шалан дээр явах гутал өгсөн юм шиг болдог байх гэж би боддог. Twitter, Facebook-ыг ганцаарддаг хүмүүс ч бас ингэдэг юм болоо. Эсвэргээрээ нөгөө хүнд очиод юм ярих гэхээр хүн байгаа байдлыг хараад хэлж байгаа ярьж байгаа шууд яриа гэдэг чинь ямар ч шүүх боломж байхгүй шүү дээ. Гэтэл нүүрнийхээ өмнө өөр зураг тавьж оруулах чад ч юм уу. Тэгээд энэ тентгийн номноос харж ахтал хүн бас ямар ч ертөнцийг өөр ертөнцийг бий болгож болдог. Тэр тийм боломжгүй хүмүүсийн бас том боломж тэнд яваад идэх юм болов гэл. Жохон өөрийнхөө гадаа төрхийг голдог тийм ээ. Тиймэрхүү хүмүүс чинь яах юм? Тэгээд энэ сошиал нэтворк байгаагүй л тэр ч өөр хэмтэд гэртээ ганцаараа л ингээд суухал тэгээд суудаг хүмүүс ч гэсэн зөндөл байдаг гэсэн мэт тий. Таны яг хэлдэг яг зөв байгаа. Ганцаардал гэж. Миний ойлголтоор бол ганцаардал ерөөсөө хүний гол мөн чанар юм ба. Ерөөсөө гол мөн чанар хүний ганцаардал.
Өчний 10-20 найзтай гэртээ 5-6 уулаа байдаг гэдэг мөртлөө эцээц түн ганцаараа л байдаг. Тэгээд хүн гэдэг чинь өөрөлдвөл одоо миний 100 кг нөхрөө мах шиг мах биш шүү дээ. Тэр байтугай миний логикоор 2 дээр нэмэх нь 2 тэнцүү дөрөв гэдэг шиг оюу ухаанч биш. Олж авсан боловсралч биш. Тэрний цаанаа өвний сэтгэл байдаг. Хамгийн гол. Гэтэл өдөр тутам миний анзаардаг хамгийн гайхамшигтай юм бол хүн өөртөө ерөөсөө байдаггүй. Ингээд яг л 100 хүүхэнд юм уу 1000 хүүхэнд авчуулагтад өөрөө мэдэхгүй урсж байгаа юм шиг ингэж явдаг. Албаар өөрийгөө завгүй байлгадаг. Яг тэгэхээр өөрөө өөртөө байхаас айдаг болцсон, имэдэг болцсон, өөрөө өөрийгөө танихгүй болцсон. Ийм хүмүүст нэг талаас бас зүгээр л юм шиг. Нөгөө сүргээрээ байх гэдэг түрүүний ярьсан юмыг л одоо эмгэлүүд өхүүлж юм л да. Жишээ нь би ээжтэйгээ хамт баймаараа, нэхнэртэйгээ хамт баймаараа, найз нөхөдтэйгээ хамт баймаараа тий. Одоо юу гэдгийг найзуудтайгаа одоо юу гэдгийг дайснуудтайгаа ч юм уу мэдхгүй бүгдэнтэй хамт баймаар байхгүй. Өөрөөр хэлбэл би өөрөө сүргийн амтан. Энэ бол ерөөсөө л дэлхийд даяар л юм болж байгаа. Хүмүүсийн хөгжлийн нэг үе шат. Тэр нэг байх ёстой л асуудал. Америк нэгдсэн улсад онлайнаар суралцж байгаа оюутнуудыг анги танхимд суралцж байгаа оюутнуудтай сургалтын чанарын талаар харьцуулал хийхэд онлайнаар суралцж байгаа оюутнууд илүү байгааг тогтоожээ. Одоогор дэлхий дээр нийт 200 сая гаруй блог ажиллаж хүмүүс өөрийн цахим ертөнцийг үүсгэж байна. Жиргэнийхээ тоонд бас анхаараарай гэсэн байна. Хэцгий их жиргээд байвал бас хүмүүс алхаж магадгүй шүү. Хажуугаар ногт ажил хийдгүү мүү гэмээр баг одоо минут тутамд тийм ээ нэг тийм коммент үлдээдэг тийм хүмүүс бас байдیں۔ Та тэгэхээр өөрөө хөтэлдэг байх гэсэн үг байна тийм. Би өөрөө. Яагаад энийг асууж юм гэхээр том лидерүүд, дэлхийн хэмжээний лидерүүд эдгээр ч одоо мэдээж өөрт нь хандсан хүн бүхэнд тэрийг бичээд байна гэж байдгүй юм шиг байна, бардгүй юм шиг байна. Тэгээ өмнөөс нь бичдэг туслах эднэр байдаг, туслахууд нь суудсан байдаг эдгэргээл сонсох юм л та. Энэ чинь зав маа муутай шүү дээ. Тэр болгон мессеж бичээд чадахгүй шүү дээ. Ер нь юундаа тийм их завгүй яваад. Ганц жирэгчээд одоо юу нь болохгүй. Одоо ер нь тийм байх, завгүй улсууд их л байх. Та жишээ нь тэгэхээр өөрөө хөтлөн гэдэг чинь танд хандлт хийсэн бүх хүнд та хариулах уу яах вэ? Үгүй, тийм боломж бол байхгүй. Яана л да. Үнэхээр хариулах шаардлагатай бол нэг цайны цагаар ажлын дараа ч юм уу 140 хүн тэмдэгт тайп хийхэд бол нэг цаг авдаггүй гайгүй л дээ. Нэгэн бүлэг асуултанд хариулдаг. Жишээлбэл утасны цаанаас одоо яах вэ? 170 дээр захтнаад байна ч гэдэг юм байна. Тэгэхээр чи үзмэрч биш яаж мэдхүү тэнд нь өргөш орцсон ч юм уу бөөш явж байгаа ч юм уу зүрхэн өвдөд байгаа ч юм уу мэдэх арга байхгүй шүү. Асуултууд нь хариулахгүй болч юм нөгөө тэр чинь ингээл хүмүүс нь нэмэгдээд идэм юм шиг байна шүү. Байнга ингээл хариулаад эднэрөө илтгэхдээ нэмэгдээл хүмүүс нь. Би бол энэ асуушорог бол маш хүн дагах болов гэж боддоо шүү дээ. Японд ч хэдэн 100 гаруй сая хүн Монголоор бичдэг. Гэхдээ Японоос бичээд байгаа шүү. Хамгийн их дагахтай байх юм бол асуушор юм шүү. Эхний ээжэд би нэг 1000 хүн аваад ирэх болов гэж бодож байна. Эхний 1000 дагагч уу? 1000 дагагч бас л их үзэн шүү дээ. За дэлхийд хамгийн их одоо Twitter дагагчтай хин юм бэ гэхээр Lady Gaga, за Justin Bieber, Obama ч гэдэг юм уу те. Юм авчихгүй алгуулчвал нөгөө хэд нь unfollow хийгээд хаяад гараа явчихна. 170 дээр цагтнаа тэндхт нь хариулахгүй байгаа л тэгэл уурлал дагахгүй байна. Би бол өөрөө чинь ингээд уушхад бол дандаа хагалгааны дараа гарч ирээд нэг тийм санаа алдаад бичээд байгаа шүү байгаа тийм ээ. Яг сайн мэдээ хүмүүстэй хуваалцах урам өгөх тийм ээ. Монголч гэсэн заавал Америк юм уу гэтгшээ явахгүй ингэж болох юм байна гэсэн мэдээ байх зүгээр байдаг л да. Тэрнээс биш заримдаа би загнуулдаг шүү. Хар өглөөгөр л өвхөд сайхан өглөө байна гэж бичдэг. Та нарыг тэгж бичдэг гэсэн. Би сонсчод яг тэгж тайлж ирсэн юм л да. Өдөр бүхнийг үндсэнтэй тэр утгаасаа хэлж байгаа юм байна. Сайхан үг гэж хүлээж авчихсан би хувьдаа. Хүнээс сонсч ирсэн л та. За мэдлэг хуваалцах талбар. Тэгэд миний наваг дагж байгаа 6100 хүнээс ядч 6 ч гэсэн энийг ойлгож бас тэгж боддог болоосаа л гэж байна. Тэгэхээр хамгийн аюултай 5994-т нь загналтанд дургуун өрнө гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр хүн та бас тус төхөн болох энэ зүйлийг бидний яриад байгаа нэг виртуал орон зай гэдэг чинь үүсгэсэн байгаа байхгүй юу? Энэ тэгвэл хүний мөн чанарт яаж нөлөөлдөг? Хүний хөгжилд яаж нөлөөлдөг юм? Би их гайхдаг штэ. Хүн өөрийнхөө мөн чанарыг хүний бичсэн юмнаас уншаад ч юм уу
сэрхэн хөрөл ойлгоно хэл та. Ер нь хүн ингээд санаад өөрийнхөө ажил амьдралд хэрэгжүүлчихээр хүмүүжчихээр ийм юмрыг бий голчсон иргэдэг. Гэтэ хүн би хинбэ гэдгээ өөртөө ярьж болдог зүйл юм шүү. Хүндрэлтэй ямар хэрэгтэй. Өөртөө хэрэггүй юм хязгаарч бүтээдэг. Аригчдэр, эмчтэр. Тэгтэл та тэр хүмүүст нөлөөлөн ч юм уу, 1-2 хүн ч гэсэн нөлөөлнө гэдэг бол та бас асар их хүмүүний төлөө бодож тэнд ороод байна да. Би болохоор юу бодчихдаг вэ гэхээр за эхний ээлжинд өөрийгөө хичээвэл бар. Тэ одоо миний энийг хуваалцаа тэр хүнд нөлөөлөөд тэр хүн өөрчлөгдтөл зүгээр үдий юм байна л гэж би үнэхээр юм бас тэгж боддог л та. Би ч гэсэн тэгж бодчих. Би бол хаанч хүрээгүй. Хэл олон ном уншаад хичээгээд тэр аль болохоор хичээгээл уншчлаа болоогүй. Гэтэ энэ процессоо бас ярих хэрэгтэй баг. Хуваалцчих хэрэгтэй баг. Хүн чанарыг мэднэ гэдэг бол процесс байхгүй юу? За. Процессын нэг бүрэлдэхүүн хэсэг нь тэр байж болох байхгүй зөв миний бодлоор. Мань мэдвэдгээ Далай лама хүртэл Твиттерт идэв шүү дээ. Гэгэрсэн ч юм уу гэгэрээгүй ч юм уу бөмбөд. Татгшаа чимээлэх гэж ярьж байна л да. Та Далай ламыг татгшаа чимээлдэг хүн гэж боддог уу? Далай ламыг би ингэж боддгийн. Татгшаа чимээлсэн харин үүнийгээ зөв гэж бодож байгаа. Зөв гэж бодож байгаа учраас нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх хувь тавилантай хөөн гэж боддог. А тэр нь арга хэрэгсэлт нь энэ бол нийцэж чинь гэж боддог. А тэр хүний одоо юу гэдэг орон зай, байр суурь гэдэг юм да. Тэр бол одоо жишээ нь жирийн дулмаа би өглөөд цагаан уу гэдэг хоёр өөр зүйл шүү дээ жингийн хувьд. А энгийн хүмүүс заавал миний энэ бодож байгаа бодлыг тэр хүмүүст хуваалцъя гэдэг тэр юм хаанаас нь төрөд идэв. Яг юунд хэрэгтэй энэ төр чинь гэж л зүгээр би дотроо л бодож суудаг байхгүй. Систем мэдгүй. Энэ байдлаас л би Twitter эднэрт хандаад идэв юм л та. Хүн чинь одоо тэгээд сониучхан байх юм аа хүн ямар ч юмд. Өөх гэж байгаа хүн сувлагчийн халаадны материалыг бодож идэг гэсэн. Хараад энэ мөн ялгаантай байх та гэдэг. Тэгэхээр хоёлаа нэлээд төрөнөөс хойш хүн судлалын юм яриа яваад байгаа. Гэхдээ эн чинь хүнтэй л холбоотой байгаа юм чи хүн судлалын талаар л ярьж. Яагаад ийм сони юм хүн шиг Америкт байсан бол Твиттерээр ёстой юм бичихгүй. Америк бол өшөө харанхуй бүдүүлэг ялангуяа сэтгэлгээний тухай шинжлэх ухаан гэдэг юм уу. Сэтгэлийн тухай шинжлэх ухаанаар бүр сармагчнаас чүүгэж цаашаа гарсан дамтд баггүй. А би дорны хүн, Азийн хүн, Монгол хүн буддийн сургаалыг юм уу, бомбын сургаалыгч гэдэг юм уу, Зоострим, Минайн шашны сургаалыг хэдэн мянган жил сонсоод тэр нь өвгдийн аав ээжийн үг болгоноор зөрчсөн үг бие тэгж яв гэсэн үг болгонд шингэж исэн тэр удмын хүн болохоор би өшөө бас амиа бутгах гадна миний одоо үеийн монголчууд бүгд тэгж ирсэн дээ. Тэгэхээр нэг 6% нь ч гэсэн хэрэг болно доо гэж боддог юм дээр аа. Дараагийн дээр 6%-аас 6% тэгээд 36 тэрнээсээ дахиад 6-аар үржүүлээд 108 хүнгээд явах болцоотой даа л гэж боддог. Яг ингээ бодит амьдрал дээр нэг офлайн амьдрал гэж байна шүү дээ. Тэр офлайн амьдрал дээр намайг ингээ эргэн тойронд ойлгодоггүй хүмүүс байлаа гэхэд энд намайг ойлгодог, дэмждэг, одоо урам өгдөг зарим юм дээр ингээ шүүмжилдэг. Тэгээ тэр шүүмж нь илүү тийм бодиттой тийм хүмүүс ингээ байдаг. Илүү ингээд сэтгэл зүрхээрээ гэх юм уу яг өөрийнхөө байхад маань энэ хүмүүс намайг ингээд ойлгож хүлээж авч байгаа болохоор энэ хүмүүстэйгээ би ингээд илүү одоо үннээ хуваалцах байгаараа байх боломж нь байдаг болохоор илүү дуртай байдаг л та. Ингэж бодоод байна бас. Миний л хувьд сонирхолтой сэдв байхгүй. Хүн төрлөختний жишээлбэл хамгийн ойрхон танд ч байгаа, надад ч байгаа нэг харилцаа байна. Өдөр гэр бүлийн харилцаа. Хүмүүс ч одоо ингээд өдөр бүхэн хамт байгаа ирнэ заримдаа ойлголцол салдаг шин. Өөр ингээд. Тэгэхээр энэ виртуал ертөнцийн чин харилцаад байгаа харилцаанууд баг бүх болоод хүн төрлөختнөөс үлдээ нэг иймэрхүү юм руу явах бай. Нэг тийм байгаа. Яг ингээд бодит амьдрал дээр ингээд найз нөхдөдөө уулзж байхдаа хүртэл ингээд байнга ингээд уцаа оролдоод нөгөө Твиттер дээр юу болж ийн нөгөө Твиттер дээр ингээд огт уулзаагүй тэр найз нар маань юу гэж хэлэх нь надад илүү сонирн байдаг ч юм уу. Хэдий ингээд тийм бүр сайхан байгаа ч гэсэн тийм оргуу хоосон ч гэдэг юм уу хэрэв би тэр хүмүүстэй уулзахгүй бол жоохон оргуу хоосон болчих шүү дээ. Тийм юмд өөрийнхөө одоо ингээд бүх тийм цаг заваа зорцуулаад
Өөрөө яг бодит амьдрал дээр найз нөхдөдөө цаг зав зарцуулж чадахгүй, гэр бүлийнхэндээ цаг зав зарцуулж чадахгүй болчих гээд идэг. Уулзаж би бинийгээ жигшиж яаж яхаар тийм биз дээ зүгээр гоё те ингээд. Хэрэв цахим ертөнцийн нэр хүндэг ч юм уу цахим ертөнцийн тэр сэтгэлийн хадгалыг бол миний бодлоор огт уулзахгүй байсан дээр. Тийм дурлахаараа бичин. Дурлахаараа бичтэн тий. Би чи сайхан нэг жиргээ залуу дурлаа. Сүйд бодлоо. Тэр мэрийг шууд тавьчихдаг л да сайх. Амар. Юу гэж нуух вэ? Муу нухаар сайн илчил гэж сайх үгүй шүү дээ тий. Тэгэх гिचэл яг өөрөө байх гिचэл хүн жиргэнд нэгдэж байгаа байхгүй юу? Тэрнээс тийм том хаалтыг задлдаг коридор юм шиг тийм цонх юм шиг хүний одоо дотор байдаг нэг юмыг өөр ертөнцийг хүсэж байна. Жишээлх юм бол эхнэр нөхөр хоёр байлаа гэхэд хизээч миний эхнэр өглөө босоход надад юу хэлэх бол гэж хүлээдэггүй. Тэгсэн ирнэ энэ нэг дөрвөлжин юмдаа донтчоороо ч юм уу, автчгаараа ч юм уу, ач холбогдлоо өчгөрөө тэр намд юу гэж үлдээсэн бол гэж босож байгаа. Твиттерд аддиктив болцсон гэвэл би итгэхгүй. Тэрнээс хүн хизээж татгалзаж болно те. Өөрийн хүслээр биш гадаад ямар нэгэн нөлөөллөөр тэрэнгүүгээр байж болно шүү дээ. Ууштай тог тасарч цугцаа сэнгэлж чадахгүй тэгэл Твиттер бааж баяртай шүү дээ. Тэгэхээр Твиттерд аддиктив болно гэж ойлголт бол байж болохгүй байна. Тэр чи одоо таслан үсгэн хараат болно л гэсэн үг шүү дээ. Тэгтвч те. Твиттерээс хараат болсон хүн би л мэдэхгүй. Сайн байна уу миний дөө? Игчтэй энийг гаргахад туслахгүй юу? Хүн өөрөө альва зүйлийг дотор нь хийж байхдаа тэрийг харж чаддаг. Үүнийг хэн хамгийн сайн харж чаддаг вэ гэхээр 3-4 ертөнц хамгийн сайн харж чаддаг. Тэгэхээр тэрийг чи огт хийхгүй байгаа хүмүүс тэрийг харахад биш үү? Нэг юм донтолт. Донтцсон гэдэг шиг Твиттерээс гарч чадахгүй байнга ингээд Твиттер ингээд нээлттэй биш бол ингээд тийм тайван босч юм шиг тий. Чи одоо хүнийг ажилд ороход чинь за чи ямар програм дээр ажиллаж чаддаг вэ гэхээр би хамгийн түрүүнд Твиттер маш их сонжоочд. Твиттерд хортой тал бий. Хортой тал нь хит туулшрамтгаа хит өгний өө хаймтгаа болчих вэ гэж би бол санаа зовдөг өөртөө. Маш их хэрэгт дурлаачд. Яаж илэрдэг вэ гэхээр ерөөсөө ингээл байсаг л утсаа шүүрж авал, байсаг л компьютераа шүүрж авал, байсаг л ингээл юм шүүрж авал, над руу юм бичиж үү, надад юм ирж үү гэл ингээд шалгадаг өвчин гэж байгаа. Интернет өнөөдөр биднүүд IP version 4 гэдэг юм ашиглаж байгаа юм. Одохгүй IP version 6-г биднүүд ашигладаг болно. Энэ үед үл яг өөр зэрэг одоо гэрт байгаа хөргөх, плет, гиндүү одоо юу гэдэг бүх юм ID хаягтай болно. Тэнийг бүгдөө биднүүд гаднаас юм уу дотроос дурын газараас удирддаг болно. Энэ өөрөө ажлаа хөнгөвчлөх арга боловч бас л тайшаал. Тэр сэтгцэн эрүүл мэнд гэдэг зүйл дээр хоёр зүйлийг тийм шинээр томьёо нэвтэрч орсон байна. Facebook-ийн сэтгэл готрал гэсэн зүйл гарч ирсэн байна. Тухайн хүн Facebook-аас маш олон мэдээллүүдийг олж аваад тэрнээс зарим үед нь сэтгэл готролд ордог гэж байгаа. Нөгөө тал нь болохоор захим ертөнцийн ганцаардал гэсэн зүйл. Энэ хоёр шинэ нэр томьёо энэ захим ертөнцийн сөрөг үр дагавар гэх юм бол гарч ирж байгаа. Одоо бүх юмыг онлайн хийн гэл нөгөө туулшрал явж байна л да. Чи гэрээсээ гарахгүйгээр бүх үйлчлэгийг онлайн авч болно. Бүх юм чи энэ компьютерын дийлгэц, iPad-д чинь дийлгэц орлоо штэ гэж. Тэр энэ өөрөө буцаад хүмүүсийг ганцаардуулж эхэлж байгаа. Олон хүмүүс тусцсан байгаа дөө. Зөндөө хүмүүстэй. Бид хоёр ингээ уулзаад гар барьдаг. Энэ юмыг чи алга болгочиход байгаа байхгүй. Тэгээ нүрээ хараад ярьдаг. Тэгэхээр миний дөрөв чи яриад байгаа нэг амьдлаг харьцаа. Хүний нэг илчилчээ мэдэрсэн, сэтгэлээ мэдэрсэн, нүднүүдээ харсан харилцаанаас чи холдуулж байгаа. Тэгээ нэг технологи шүтдэг. Хитрхий тэр бэлэнчил хэслийн хүн ороод ирэх юм бол өөрийнхөө амьд байх инстинкт гэдэг амьд байх үнд сүнсээс алдаж эхэлж байна. Тэгэхээр хүн өөрийнхөө
Зүгээр л энгийн хийж чаддаг чадваруудыг байхаа хийж чадах юм болчих. Ийм юм бол байгаа. Энэ бол зайлшгүй тийм. Гэхдээ бид энэний эсрэг явж болохгүй. Одоо зүүрлээд хэлэх юм бол тооны машин гарангууд тооны машин гарсны дараа хүн чэйжэр тоогдож чадах байсан тийм ээ. Цэцэрлэгийн багчууд самбар бус iPad хэрэглэн суралцж байна. Тийм ээ. Тэгээд тэр өсрөөд мөлхөөд хөгжөөд өсөрч харьяаж явах ёстой хүүхэд маань iPad-ны ард ингээд хөдөлгөөнгөө сууж байгаа биеийн хөгжил рүү тодорхой хэмжээгээр орох юм шиг. Нэг нөгөө нэг талдаа эцэг их загинжээ янз бүр болоход нөгөө iPad-н дээр тоглоо суучдаг. Тэгээд гар утсаар iPod-ын дотроос нь загнадаг болох. Гэхдээ тэгэхгүй бол бид нэр хүүхдийнхээ өмнө агуу хүн шиг л харагдах байхгүй. Хүн өөрийнхөө потенциалыг л алдаад байна. Бүх энэ дөрвөлжин юмд наадаад би нэг юмээс асууч игээд би алдаад байна гэж бодож байгаа. Тэр бүх хариуч уг нь тань дотор байж идэг байхгүй. Мэдээллийн бэлэмжлэг сэтгэлгээг бол яалтчгүй төрүүлж байгаа. Тий. Та тэрийг өөрөөсөө хайхаасаа болоод тий өөрөөсөө хайж, өөр дотроосоо ургуулах, өөрийнхөө тэр гайхамшигтай хүчин чадлаа нээхгүйгээр хин нэгнээс амархан асуух, хин нэгнээс амархан хилүүлчих, хин нэгний юмыг будаа идчих, хин нэгний юмд хурдан хүргэчих. Хүмүүсээ туслаач гэж бичээд байхад нэлээ олон хариу ирчин. Тэгээд бид нар бол тэрлүүгээ л илүү тэмүүлээд байгаа юм шүү. Хүн гэдэг чинь гайхамшигтай потенциалны амтан шүү. Миний бодлоор хосмортой болчихж байгаа юм шүү. Хүн гэдэг чинь гайхамшигтай потенциалтай амтан. Тэр потенциалуудыг нийлүүлсэн юм шүү. Хувь хүний төвшөнд бол яг таны хэлж байгаа үнэ миний одоо ямар ч хэрэггүй. Гэхдээ 3 сая хувь хүн нийлээд нэг Монгол гэж үндэстэн болоод байна шүү дээ. Нэг сүрэг амтан байна шүү дээ. Энэ сүрэг амтан хятад ч юм уу, орсд ч юм уу арчигдаад устдаад эрхчлөөгөө болоод бусдын боол болохгүй тул тэр төвшөнд бас нэг өөр юм хэрэгтэй байхгүй. Тэр төвшөнд бол мэдээлэл хэрэгтэй, технологи хэрэгтэй, хөгжил нь эдний засаг нь аль аль нь байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр зөрчилдөд байгаа биз? Зөрчилдөн. Тэгэхээр яг өнөөдөр магадгүй маргааш өөр болж мална. Яг өнөөдрийн хувьд бол энэ бол хэрэгцээтэй юм ертөнц. Ялангуяа монголчуудын хувьд. Монгол залуу хүмүүсийн хувьд. Mobicom корпорац нь Улаанбаатар хотоос гадна 28 сум суурин газарт 3G сүлжээг оруулснаар нийтдээ 360 сум суурин газар Mobicom-ийн сүлжээ оруулаад байна. Орчин үеийн ухаалаг хэрэглэгч та Mobicom-ийн хамгийн өргөн сүлжээг ашиглан хүссэн газраасаа интернет ертөнцөөр аялаарай. Чулуун зэвсгийн үеийн хадны сүг зурган дээр 3000 жилийн өмнө олдсон зурган дээр одооны хүүхдүүдийг яана гэсэн зураг байдаг гэсэн. Тэр тийм юм ярих гэдэг шиг байна. Та лавгаах юу оруул ер нь нэлээд сайн хөтлөх байсан баг. Оо яг би улаан гисэн л та. Би нэг юм хийвлэгээл орж ич байгаа. Нэг юм хийхгүй гэвэл ингээд зөрөгдлээд яваад. Ороод бүр ястаа. Одоо солиороод. Тэргүүн зэргийн твиттер чи алдарч уучин. Их хайр хүндэтгэл дарангуйлагч хийдэрүүл навгаад зориулгээд ингээд туугаад эхлүүл яана юм чинь. Энд чинь ингээд замаалт. Сонирхолтой хүмүүсийн дугаа олдоо. Юм чинь бид нэр амьдралд агаарт хоолнд хайранд бүх юмд л нутцсан хүмүүс шүү дээ. Ер нь л. Өнөөдөр юу гэдгийг автомашины аваараас болоод жилдээ хэдэн сая хүн өгч юм л да дэлхийд. Тийм учраас автомашиныг хориглоод бүгдээрээ морьтой явъя гэж хэлдгүүтэй адилхан. Автомашиныг барихтаа дөрмөл барьж явах юм бол аюулгүй шүү дээ. Хурдаа хэтрүүлэхгүй, игнээ солихтоо тохиогоо гэдэг ч юм уу. Тэрнтэй адилхан Twitter-ч бай, PC game-ч бай бүх юм хэмжээндээ л байх хэвээр. Хит донтох юм бол тэгээд нөгөө буруу тал руу явна гэсэн үг. Өшөө нэг жоохон хөгжөөд эвгүй яавал хүнийг харт амих шиг ингэж авч явах бас нэг жоохон сул тал бол байгаа л та. Юм болгон хоёр талтай гэдэг шиг зарим хүмүүст айгүй буруугаар нөлөөлж ийн л та. Жишээ нь нөгөө офлайн амьдралаа мартчихдаг. Зарим нь хэрэгтэй гэдгээ аваад хэрэггүй гэдгээ хаях. Эсвэл энэ ертөнц юу вэ гэдгийг л нэг үзүүлэх гээд байгаа юм зүйл болохоор эсрэг байр суурьнд болохгүй юм л да. Тэгвэл хоёулаа нийлээд тийм юм гайхалтай юм би одоо гэвэл ингэ болохгүй болчиход байна л да. Тийм. Тэгэхээр яг мэдээж даваа олон сул тал байгаа. Танаа сул тал нэх байхгүй юу? Та өөрийнхөө потенциалд итгэх болцсон. Та өөрийнхөө хамгийн гоё зураг тавьдаг. Хамгийн муухай зураг тавьсан байд юм уу? Та нар хамгийн гоё зураг тавьсан. Ямар өөртөө итгэлгүй вэ? Twitter дээр чинь зураг тавьдаг шүү дээ баг. Тэр чинь Facebook ч таахгүй. Facebook бол ихэнхдээ залуучууд ороод тах шоон тийм ээ. Тийм дийлэхтэй залуучууд. Одоо би Twitter дээр 167 гэж байгаа боловч Facebook дээр бол 5000 хүрсэн явж байгаа. Хэрвээ Facebook тусгаар улс байсан бол бүгд найрамдах Хятад ард улс энэтхэг зэрэг улсын дараа орж дэлхийн 3 дахь том гүрэн болох байлаа. Тэгээд Facebook-ийн хувьд ярих юм бол анх нэг сургуулийн үйлдвэрлэлийн систем байсан юм байлээ.
хүмүүс хоорондоо манай сургууль дээр юу болж чинь хичээл хуваар ч юм уу. Тэгээд зохиож жагаад явцсан дунд ингээд дата нь ингээд өргөжөөд тэгээд Facebook-ийн хувьд гэвэл өнөөдөр л миний амьдралын салшгүй хэсэг болсон. Найз нөхдөдтэйгээ холбогдно, мэдээлэл авна. Мөн Facebook-ийн сошиал нэтворкийн давуу тал гэх юм бол үнэгүй. Өөрийнхөө бодож байгаа зүйлийг хэлээ те. Өнөөдөр Улаанбаатарын залуучууд ингэж шүүгээд бичгэд доор нь бол хитэн лайк авч байгааг нь би хэрэг их хүн таалагдж мэдж болдог. Би гадуур явбал чи тэгж бодож гинүү, чи ингэж бодож гинүү гэж яг ярих юм бол маш хэцүү. Одоо үед яг эрчимтэй ингээд байж буцаагаад уналт болдог ч юм эсвэл дахиад дараагийн өөр юмд одоо чи Twitter илүү хэрэглэдэг ч юм уу ингээд хөгжил явах хэрэгтэй юм явах л та. Тэгээ тэрэн дотор зүгээр арай одоо юу гэдэг одоо бол яг үүндээ Facebook над сонирхолтой санагдах болцсон. Facebook ч гэдэм үү одоо сошиал нэтворк ч юм уу ямар одоо интернет хэрэглээгүйгээр бол одоо орчин цагийн залуусыг бол төсөөлөхөд хэцүү. Яагаад тэгэхээр яг энэ бол нэг амьдралын нэг хөвшил болчихсон. Юу лээ? Facebook дээр царай муутай хүн байхгүй. Twitter дээр тэнэг хүн байхгүй гэж. Бүгд л цэцэн болцсон, бүгд л царайлаг хөөрхөн болцооцсон. Twitter дээр ч өөрийнхөө оронд нэг зураг тавьчихж байгаа шүү дээ. Би бол өөрийнхөө зургийг тавьдгийг. Гэтэ эн чинь бас яг миний одоогийн зураг биш төгшин юм сахалтай саарлвчтай өвгний зураг биш энэ чинь бас 8 9 жилийн өмнөх арай залуугийн зураг байгаа байхгүй. Одоо чинь та зураг бол Twitter дээр өөрийнхөө зургийг тавьгүй юу? Тавьсан. Зураг тавьж гин гэдэг чинь л эвгүй байхгүй миний хувьд бол. Тэ зураг тавихгүй яах өөр хүний зураг тавих юм уу? Гэхдээ тэр ягаад зурагтай ах хэвчтэй? Гэхдээ танихгүй үстэй. Хоёрдн гэдэг нэр чинь алдарчин юм шүү. Үгүй шүү дээ. Намайг эмхтэн хүн гэж бодоод байгаа байхгүй. Өөрийнх нь юм байгалийнхын амьтных инстинкт байхгүй энэ өөрөө заавал тэрийг Твиттертэй холбоол зургтай гарч ирсэн гэсэн би ингээл гоё гарахаалуудна. Сонин дээр гарвал бас гоё гарахаалуудна. Энэ үү? Одоо жишээ нь энэ их санагддаг шүү дээ. Яаж юм бэ? Баталгын зураг уу? Тий одоо их л гоё зураг сонгодог юм болоо да. Яадаг юм бол та. Их санаа. Өөрөө л сонгож илдээ. Та тэгээ бас үзүүлэх юм аа. Гой Хонконг хүүхний ч гэдэг юм уу амар ингээд залуугийн зураг тавиад аватар тавьчаад хүмүүс айгу хуурддаг гэж тээ. Тэгээд тэр нэг залуу цагийн зураг байдаг байхгүй. Энтгэгт байхдаа эднэр ганг мөрөнд ороод гараад ирсэн хачилгын зураг байдаг байхгүй. Тэгээд амьтан тэрэнд хууртаад айгу хөөрхөн охин байна гэд. Одоо баг 2000 хүн дагах гэж шүү дээ. Би нэг муухай болчлаа. Тэг үнэн нөр царайгаа харуулад. Яг түрүүний аватар кинон дээр гардаг шиг тэр аватар мөн чанараараа хоорондоо харилцаа явна гэдэг бол ястай бид тэр яриад байгаа шиг ер нь бол айгүй сайн үзэгдэл болж байгаа байхгүй. Шаал өөр тэн дээр ямар байдгаас тэсвэр усаад идэх юм билээ зарим нэг нь. Тэгэд энэ аватар буюу виртуал мөн чанар нь өөрөөс нь өөрийнх нь одоо байгаагаас илүү жинхэнэ бөгөөд үнэтэй санагддаг болоод нэг ийм процесс бол гарцсан байхгүй. Аянда тэрэндээ дурладаг. Одоо донтдог гэх юм уу одоо дурлагч байх хаад. Яг л энэ зөв мэдээлэл биш байхгүй. Хүмүүс яг өөрсдийнхөө мөн чанараар уулзж байгаа талбар байхгүй. Мэдхгүй зүйлээ дүгнэхээс айдаг юм байхгүй. Тийм учраас би огт мэдхгүй байж, огт хэрэглээгүй байж тэр ертөнц бол муу юм аа. Эсвэл хурд бол мөхөл юм аа гэж би ярихыг хүсдэг. Өнөөдрийг хүртэл хүн төрлөختөн энэ биеэ хооллох талаар энэ бие үнэн гэдэгт итгэжсэн гинт сая өөр юм яриад эхэлдэг болж хий би юм ич гэдэг юм юу ч гэдэг. Энэ бас нэг өөр хоолтой байх ёстой. Тэр хоолыг хангаж байгаа анхны хэлбэр нь энэ ч юм болов уу гэж би бас хувьдаа тайлбарладаг болсон байхгүй. Тэгэхээр энэ бас тийм хэрэгцээн дээр нүүсэж байгаа зүйл гэж магадгүй. Тийм магадгүй. Тий. Гэж тайлахаар эн чинь бас маргалдахын аргагүй. Тэгтээ болох хэлбэр нь магадгүй. Одоо ингээд нэг цуцаад шүү дээ. Тийм сайн уу маань уу гэх. Тэгтээ нэг хурдтай очиод байгаа юм. Магадгүй хүн төрлөختөн өөрийгөө хүн гэдэг амьд өөрийнхөө тэр потенциалыг хөгжүүлээд ирэхин цагт энээс ч хэлбэр болох. Өшөө дараагийн хүний өөрийнх нь уугуул арга сэргийгч юм лөө. Бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр эдшийн анхны хэлбэрч байж магадгүй юм а гэж би дотроо боддог байхгүй. Тэгээ түрүүн би өөрийнхөө хэлсэн нэг зүйл төр санаа нээлтдэг хүн мэдэхгүй зүйлийнхаа дайсан байдгаа гэж тэ. Тэгэхээр би биеэр үзээгүй зүйлээ үзэн ятахыг бол боддгоо. Харин би шинжилж бодохыг хүсдэг. Юу вэ? Гэт хоёр талд нь өөрийнхөө чадлын хэрээр дүгнэлт гарах одоо дүгнж шинжилж үзхийг хичээдэг байхгүй. Дүгнэх шинжилж үзхийг. Тэр миний шинжилснээр бол тэр нэг хүний биед харагдахгүй байгаа тэр биесүүдийн хоолны анхны хэлбэр нь энэ юм болов гэж би бодсон зүгээр. Би ч гэсэн санал нэг байна л да. Мэдээж одоо бидний чухал тооцогдод байгаа энэ зүйл магадгүй дахиад нэг за жилийн дараа
магадгүй 2 жилийн дараа энэ юу ч болж болно. Юу ч биш байж болно. Ер нь л угаасаа тийм. Угаасаа ялангуяа энэ онлайн цахим ертөнцийн гэдэг бол өөрөө маш их хурдцайгаар өөрчлөгдөж байгаа зүйл. Энээс их олон хүн уйдаад огт энийг хэрэглэхгүй ч болдог энэ зүйл рүү явж болно. Гэхдээ надад зүгээр нэг бодол байдаг. Тэр нь юу вэ гэхээр бид одоо цаг үед амьдарч байна. Тийм ээ, бид одоо цаг үед амьдарч байна. Тийм учраас одоо цаг үед байгаа энэ цаг хугацаанд дотор бол чухал зүйлүүдийг бид нар олж харж хэрвээ тэр үнэхээр миний амжилтанд эсвэл миний мөн чанарт донд огтлцож байвал түүнийг сонирхох хэрэгтэй гэж би өөртөө боддог. Миний үргэлжил миний одоо байгаас илүү гаргаж ирч чадаагүй тэр мөн чанарууд магадгүй миний Twitter дээр юм уу, миний компьютер дээр юм уу, миний тэмдэглэлийн дэвтэр дээр, таны нэвтрүүлэг дээр байж болдог болчихсон. Улс төрчдөө би бүгдээрээ өөртөө ороосаа гэж боддог байхгүй. Лидер өөрөө угаасаа масс захиадах ёсгүй гэдэг үг байдаг. Гэхдээ юу болж байна гэдгийг бас тодорхой хэмжээнд ойлголт авна гэдэг бол энэ бол бас их тийм сайн зүйл тийм. Өөрөөр хэлбэл одоо нийгмийн хамтлагыг одоо мэдэж авах энэ боломжийг надад олгодог. Яг тэгэхээр улс төрч хүмүүс бол их тасарчдаг хүмүүс. Ард түмнээсээ амьдралаас. Харин тэр хүн магадгүй зүгээр Twitter ч юм бай гэж ихтэй өөрөө хөтэлдэг. Тэгвэл тэр нийгэмд юу болж байгаа вэ гэдгийг дороо ойлгоно. Нийгэмлгээд ах юм. Нийгэмлгээ яриад ах юм. Наа чинь бас компьютер хэрэглэх боломжтой эднэр хэдэн хүмүүс яриа явах шүү. Тэгээ манай улсад энэ 140 тэмдэгтэн бас ажилддаг байсан. Зөвхөн одоо iPhone, Samsung ч юм уу смартфон зориулсан аппликейшнээр эхэлж ажиллаж байсан. Би Mobicom-ийн хонтой ярьж байгаад энэ 140 тэмдэгтээр ердийн гар утснаас оруулдаг үйлчлэгийг эхлүүлсэн байгаа. Өөрөө бол зөвхөн явсан мессежийнхаа үнийг төлнө, ирсэн мессеж бол үнэгүй байгаа. Twitter мессеж үйлчилгээг Mobicom-ийн дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгчид ашиглах боломжтой болжээ. Twitter мессеж үйлчилгээг ашиглахад 40 404 гэсэн тусгай дугаарыг ашиглана. Үйлчлэгийг идэвхжүүлэхдээ старт гэсэн үгийг 40 404 дугаарт хэлгэнэ. Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгч өөрөө гар утснасаа 40 404 тусгай дугаарт мессеж илгээж байгаа тохиолдолд сүлжээн дэх мессежний энгийн тарифаар тооцогдно. Тэгэхээр одоо бол Twitter эрхчлөө гэж ярих юм бол хуучин зөвхөн үнэтэй гар утастай хүмүүсийн хэрэглээ байсан бол одоо хэн болгоны хэрэглээ. Малчин залуу өвлжэн дээрээсээ одоо хамгийн хямдхан Nokia утаснаас 140 тэмдэгтээ илэрхийлээд бусдад адилхан оролцох боломж бол нэгдсэн байна. Ярианд чинь зүгээр жишээнд нь мэдээд суултал байгаа гэж өнгөрсөн. Улс төрч хүний хувьд. Нөгөө талаараа яг зүгээр залуу улс төрч хүний хувьд гэж асуусан учраас тийм ээ. Нөгөө талаар энийг олон үзэл бодол хинээс зүйл хамааран хоорондоо нэгднэ гэдэг бол бас болгоомжлох зүйл. Тийм ээ. Одоо Египт энэ тэнд ингээл бахан хувьсгал энэ виртуал орон зайгаар дамжаад болчлоо гэж яриад байна. За яг нь мэдээж сайн зүйл хувьсгал гэдэг бол сайн талаас нь харуул. Гэхдээ 2.8 сая хүнтэй 2 том гүрний дунд оршин тогтнодог өнөөдөр бас дэлхийд тийм ээ ашигт малтуулаараа ч юм уу бас нэг тийм баян орн гэдэг имижтэй болоод орцсон Монгол улсын хувьд энэ бол Монгол улсын яг тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал гэдэгтэй холбогдох бас нэг юм сэдв юм уу гэж би боддог байхгүй. Тийм учраас үүнийг бас хэд дэвэргээд хэрэггүй. Үүнийг бас ерөөхдөө бол төр зохих хэмжээнд бол те бас хянжах хэрэгтэй юм уу гэж би боддог байхгүй. Тэгэхээр ч одоо өөрөө ч одоо ингээд гоё юм дандаа сэтгэж идэг мэдлэн л те. Би ч сэтгээггүй л дээ. Ер нь одоо ингээд дандаа ингээд одоо тэгэхээр бас ус төржүүлэх бас зовлон бас байна шүү дээ. Жишээлбэл нийгэмд өөрийнхөө үзэл бодлыг заашгүй илэрхийлэх ёстой ч юм уу. Тэр дундаа улс төрийн хүрээнийхэн голдуу ороод ах хандлага тийм зүйл байх үгүй юу? Гүйл дээ. Зүгээр нөгөө хамгийн олон дагагчтай нь улс төрчд болохоор л тэгж бодоод байгаа баг. Тэрнээс биш олон дагагчтай улс төрч биш хүн бол зөндөл байгаа. Mobicom корпорац нь Улаанбаатар хотоос гадна 28 сум суурин газарт 3G сүлжээгээ оруулснаар нийтдээ 360 сум суурин газарт
Mobicom-ийн сүлжээ оруулаад байна. Орчин үеийн ухаалаг хэрэглэгч та Mobicom-ийн хамгийн өргөн сүлжээг ашиглан хүссэн газраасаа интернет ертөнцөөр аялаарай. Шинжлэх ухаан одоо энэ оюун ухааны эрлийн үр дүнд үссэн бодогдсон хурд байхгүй. Тэгээд хүнд хүрч байгаа юм. Энэ бол яг л хүнд байх ёстой хэрэглээ юм байна гэж би бодож байна. Чадахгүй юм яаж ярах юм. Та чадчих шүү дээ. Энд чи их амархан те. Гар утсаасаа мессеж үчиж чадна үстэй. Чадна. Тэгвэл тэгэл ямар ч язгаагүй шүү дээ. Мессеж бичин л те. Тэ. Тэгэл энэ 140 хүн нүч туслах нь үгүй юу гэдэг. Хөгшөрхөд нүд хараа муддаг. Энэ туслах нь үгүй. Ойрын харааны шилжиж байгаа. Байна. Тэр. Ер нь юу юм байна да энэ. За тэгээд миний бодож байгаагаар баяртай байна. Хүн төрөлхтөн бидний зөвөр өнөөдөр миний бодлоор шүү дээ. Би ямар соёнгийн ирүүлэгч, номлогч зүгээр энэ олон хэрэгтэй хэрэггүй мэдээлэл дундаас тань шиг хэрэгэлдэг нь олон байгаасаа гэж Монгол иргэний хувьд зөв хэрэгэлдэг юм биш шүү. Тэгээ яг би л тэгж бодлоо, бодсон хэлж байхгүй. Тэгэхээр тийм хүн нь олон байгаасаа тэгвэл яадгийг би ч байж байгаа нохооны зураг, хоолны зураг явуулдаг юм шүү дээ. Тэр нь яаж аа? Тэр нь үгүй яг өөр нэг мах мүлжих дуртай нэг л махаад байг. Хүмүүсийг бас ийм чухантай юм болохоор элдв хими юм консервлцсан удаан хадгалдаг юм бити дайны мах айдэл гэдэг ухаантай байхгүй. Өнөөдөр ямар байдалтай вэ гэхээр хитрхи их мэдээлэл. Ялангуяа цахим ертөнц бий болсноор мэдээлэл асар их боллоо. Энэ бүх мэдээлэлээ боловсруулж чадж гинөө гэдэг асуудал яригдж байгаа юм л да. Хэрвээ боловсруулж чадаагүй хурд мэдээлэл бол энэ бол хогтой ялгааг ямар ч хэрэггүй зүйл болно. Энэ олон бүү мэдээллүүдээс хэрэгтэйгээ хүн хүлээж авна гэдэг чинь хүний хувь тавилантай дүүхүүц юм болчоод байна уу гэж би хардсан шүү дээ. Худал чинь би 0-д байна ч гэдэг. Би 0-аас гарч ийн. Уучлаарай тэр жиргээ хинт хэрэгтэй юм бэ те. Эргээд өөрийнх нь жиргээг уншиж байгаа хүмүүсийн цагийг хөндлөх хэрэгтэй л баг л та. Би энэ чанаас босоод энд суугаад тийшээ очиж тэрнийгээ тавиад ингэж ийн гэдгээ баг фэйсбુક дээр постлж идэг те. Та өөрийгөө хүндэтгэхгүй бол авал та. Тэр хүн яаж жаргаж байгаа, тэр хүн яаж зовж байгааг, альсгүй бол тэр улс яаж мөхж байгааг, тэр хүн яаж баяцсан та өөрийгөө хүндэтгэхгүй энэгээр юу ч хамаагүй ордог. Миний сэтгэлийн фильтр юу ч хамаагүй шүүгээ гэж бодож ивэл авал та. Тэгэхэд хүний бие гэдэг чи тийм юм уу? Хүн илгээрээ та ярьж сая. Илгээрээ энэ хоол хүнсийг яаж шүүх вэ гэдгээ өнөөдөр хүн төрлөخت асар ихээр боддог болоод ирж байна. Тэгвэл энэ сэтгэлийн шүүлтүүрээр орох юм аа яагаад шүүхгүй байгаа? Юу ч хамаагүй бодож явах хэрэгтэй юм уу? Хүн тэнд юм бичиж хахад би тэрний тухай бодож ин гэдэг бол арай хайрсан. Тэрнээс чинь бичээ. Твиттерс бити хогтгож идчихэ гэж. Тэгвэл тэр энэ ярьсны түрүүнээс хойшоос 30-40 минут танилцсангаа тэгээд энэ нэг сонин сэдвийн талаар ярьсны хэрэг бүтэх болов уу гэж бодож байна. Маш чухал. Твиттерийг бол нэг сайн ойлгодгүй мэддгүй энэ ертөнцийг муу. Тэгтээ нэг зүйлд надад хүндэтэх сэтгэл төрлөө. Яа тэгэхээр Твиттер чинь инх болт гэдэг хүнтэй ярих. Бидний өнцөг, байр суурь, яриа задрах байдал. Энийг тавихгүйгээр, энийг хүндэггүйгээр улсын их хурлын дарга инх болт гэдэг хүнтэй ярих юм эрсдэс өөр байх байсан баг. Тэгэхээр таныг бас энэ энгийн ярианд буулгаж ирж байгаа бас нэг гайхамшигтай хэрэгсэл энэ байлаа гэж бодож байна. Шинжлэх ухааныг ихтэй эдэлж үзээрэй. Шинжлэх ухаангүй улсаар ингэж шинжлэх ухааныг л асар ихтэй эдэлмээр байна гэж л одоо гойх соёл шинжлэх ухаан хэрэг эдлээрэй гэж гоё. Саяхныг болтол өөрт харагдаж байгаа энэ бие маань л намайг илтгэж тодорхой хэлбэл бие минь хаана байна, би тэнд л байдаг байж. Харин одоо бодол санааны маань би хаа хүрч хинтээ уулзаж ямархан үйлд оролцож нэгдэж эсвэл дайтаж болохыг би харж байна. Урдын цагт бидэнд олдохгүй олсон ч асар их хүн төлдөг бүхэн алганд минь үнгүй хасгарч харин бидэнд зөндөө байсан хүмүүсийн амьд үнэн харилцаа дэвчээр бас итгэл алганаас минь сул хасгарсаар Гагарны өрөөнд үлгөөтэй ханын цаг түүний тэнгэр талсан 10 цаг 31 минутыг заан үрд хөдөлгөөнгүй зогсжээ. Гүн тоосонд даруулсан хүний мөн чанарч биднийг өнгөлөн гялалзуулахыг хүлээн тэнд бас зогсчихсон мэт сэтгэл яагаад ч юм төрж байлаа.
бид нарч бай Америкийн ч Японы ч хэрэглэгч нь хаанхын ч ер нь юутай болцсон ч ойлгохгүй явах. Жохоо хүүхэд буу барьчаал ингээ явж байгаа юм шиг. Өчигдөр байна уу, уржигдөр байна уу? Баабар анхудаа орж байгаа шүү, тийм ээ. Өчигдөр. Их би тосон хүн шүү дээ. Бидгээр тэгэж доош орохгүй морохгүй гэж бодож исэн орж ийнэ гэдэг чинь хоцрогдож байна тийм ээ. Хоцорж байгааг мэдэрч байна гэсэн үг шүү дээ. Тэрийг бүр өнөөдөр хэлсэн байлаа. Тийм ба. Тэгээд центог дагуулж орж байгаа шүү. Ганцаараа орох нь хайш юм санаа зовоод тийм. Тэгээд центогоо чирж ороод центон тэр нэг бичиг мэдчи тэр яг явандаа сурахад байхдаа тэр нэг ойлголт бол их муу байлаа. Гих жишээтэй. Наач үнэхээр л одоо наад шиг одоо мэддгөө сонсоод мэдээд одоо түн төмөр ийх бол чигтэй.